За бидэнтэй хамтдаа их мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. За КОП-той холбоотой тэгээд дээрээс нөө бэлчээрийн дороотой цөлжилт ерөөхдөө энэ КОП 17 талуудын 17 дахь уулзалт маань ер нь цөлжилт гэсэн сэдвийн дагуу болж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр яг энэ талаар хөдөө аж ахуйн их сургуулийн профессор доктор Ундрба таныг одоо зочноор хүрэлцэн оролцуулж байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За сайн байцгаана уу. Тэгэхээр та бүхний урилгыг одоо энэ хүн нэвтрүүлэгт өрсөнд бол талархал илэрхийлье. Тэгэхээр Монгол улсад 2026 онд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтэд тэнцэх конвенцийн нарийн одоо талуудын 17 дугаар баг хурал бол тун удахгүй болох гэж байна. Тэгэхээр энэ ер нь одоо конвенц гэдэг чинь ямар учиртай юм бэ тийм ээ? Талуудын баг хурал гэдэг ямар учиртай юм бэ гэдэг талаар манай сонсогчд сонирхож байж магадгүй. Тэгэхээр ер нь талуудын баг хурал гэдэг бол манайхаар ярих юм бол их хурлнаа гэсэн үг. Тэгэхээр дэлхийн хэмжээний цөлжилт газрын дороотлын асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? Цаашдаа одоо дараагийн 2 жилд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой? Чухам ямар одоо шийдлүүдэд санхүүжилт хөрөнгө оруулалт хийх ёстой юм? Энэ бүх хилцлүүд бол энэ КОП 17-гийн үеэр бол одоо Монгол улсад хийгдэн. Тэгээ одоогийн байдлаар бол нийтдээ ер нь конвенцэд бол 197 орн одоо хамардаг. Тэгэхээр энэ 197 орны төлөөлөгчид Монголд ирээд чуулгах нэ гэж ойлгож болно. Тэгээд конвенц маань ер нь ямар учиртай юм бэ гэхээр нэг талаас нь аваад үзэх юм бол цөлжилт газрын дороотлыг бууруулах, түүнтэй тэмцэх, нөхөн сэргээх энэ бол үндсэн гол ажил нь байгаа. Дараагийн нэг асуудал нь болохоор энэ дээр одоо хэрхэн яаж шинжлэх ухаан, инновацийн одоо шинэ шийдлүүдийг хэрхэн яаж ашиглах вэ? За тэр шийдлүүдэд санхүүжилт хөрөнгө оруулалтыг яаж татах вэ? Олон улсын хэмжээний түншлэл, эвслийг хэрхэн яаж одоо цааш нь авч явах вэ? Энэ бүх асуудлуудыг бол хилцдэг. Тэгээ конвенцийн энэ талуудын баг хурал бол үндсэн 2 бүсэд зохион байгуулагдана. Нэг нь бол цэнхэр бүс, нөгөөх нь ногоон бүс байгаа. Цэнхэр бүс нь одоо жинхэнэ нэгдсэн үндэсний байгууллагын одоо хилцэл шийдвэрүүд явагдах ийм талбар байгаа. Нөгөөх нь бол олон нийтэд зориулсан ногоон бүсэд бол Монгол улсын иргэд бол хин дуртай нь одоо өөрийнхөө иргэний үнэлэхийг барьж очиод ингээд нэвтрээд орох юм боломжтой. Тэгээ ийм арга хэмжээ байгаа. Тэгээ энэ арга хэмжээний хувьд бол одоо Монгол улсад зохион байгуулагдж байгаагийн гол ач холбогдол нь юу юм бэ гэхээр нэгдүгээрт нь 197 орнд нэгэн зэрэг Монгол улсаа танилцуулах биднэрт боломж бүрдэж байгаа. Энэ бол маш их чухал. Тэгэхээр Монгол улсын хүн бүрийн одоо оролцоо энд чухал гэж харж байна. Яагаад чухал юм бэ гэхээр тэр хүмүүсийг одоо хэрхэн яаж ухтах уу тийм ээ? Тэр хүмүүст бид нар яаж хандах юм? Тэрүүгээр Монгол улсыг нэгдүгээрт дүгнэнэ. За би бол одоо их сургуулийн багш хүний хувьд аваад үзэх юм бол энэ одоо талаар ялангуяа бэлчээрийн дороотлын сэргэлтийн судалгаа хийдэг хүний хувьд аваад үзэх юм бол бид нар бол энэ талаар Монгол улс юу хийцсэн бэ? Ямар шинэ технологи гаргацсан бэ? Дэлхийд бид нар юугаа үзүүлэх ёстой? Жишээлбэл Монгол улс гэхэд одоо бэлчээрийн мал аж ахуйн 5,000 гаруй жилийн түүхтэй ийм орон. Тэгээ археологийн судалгаагаар энэ бол одоо энэ түүх бол ингээл улам цаашлаад байгаа. 10,000 магадгүй 15,000 жилийн өмнөөс эрхэлж байсан гэж одоо археологийн олдурууд бол тийм нотлохоо баримтууд бол гарч ирсээр байгаа. Яг баттай мэдээлэлээр бол 5,000 жил. Тэгэхээр бидний өвөг дээдэс энэ одоо бэлчээр усыг 5,000 жил хэрэглсээр ирээд биднэрт өвлүүлээд үлдээсэн баг. Тэгэхээр энэ өв уламжлал бол монголчуудын одоо дэлхийн соёл тийм ээ одоо энэ мал аж ахуйгаа эрхэлж ирж байгаа энэ одоо түүхэнд оруулж байгаа монголчуудын томоохон хувь нэмэр монголчуудын оруулж байгаа соёл байгаа. Тэгэхээр энэ соёлыг бид нар таниулах боломж бүрдэж байна. Цаашлах юм бол өнөөдрийн энэ уур амьсгалын өөрчлөлтийн үе өнөөдрийн бидний энэ одоо бэлчээр газартаа хандж байгаа энэ хандлагыг ингээ бүгдийн хөрөнгө мөнгөөр засаад залруулахад бол маш их хүндрэлтэй. Яагаад гэвэл хэдийгээр донор орнууд олон улсын хөгжлийн банкнууд хувь хөрөнгө оруулагч нар олон байдаг боловч тэр бүх мөнгө хангалтгүй байна. Тэгэхээр яавал цаашдаа одоо газар усаа дороотолохгүйгээр энэ дороотлыг тэглэх чиглэлд юу хийвэл тохиромжтой юм бэ гэхээр хамгийн нэгдүгээр хамгийн хямдхан арга юу вэ гэхээр уламжлалаа дэмжих энэ асуудал байж байгаа. Хэдийгээр бид нар ингээд уламжлалаа дэмжих юм бол бид нар энийг дороотлоо сэргийлээд чадах юм байна гэдгийг
дэлхийд дахинд харуулах бас нэг боломж гэж харж байна. Энэ копиг. Яагаад гэвэл Монгол улс бол бэлчээрийнхаа мал аж ахуйг үндсэнд нь аваад үлдсэн дэлхийн цөөхөн орны нэг яг ингээд одоо түүхийнхаа туршид бараг л тэр арга нь нэг төдийлө өөрчлөгдөөгүйгээр. Тэгэхээр яг уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлээд байгаа бүс нутагт бэлчээрийн доройтол байхгүй байгаа. Тэгэхээр энэ юу харуулад байна вэ гэхээр бидний уламжлал ямар үнэтэй. Олон мянган жилийн түүхээр ингээд цаг хугацаагаар нотлогдсон, батлагдсан тэр аргаар бид нэр эрхэлж байгаа. Тэгэхээр уламжлал ийм чухал ач холбогдолтой шүү гэдгийг дэлхийд таниулах юм бол дэлхийн гандуу хагас гандуу бүс нутагт амьдарж байгаа орон болгонд өөрсдийнх нь уламжлал байгаа. Хэдийгээр бид нар уламжлалыг чухал гэж үздэг ч гэсэн яг жинхнэрээ уламжлалт хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан бэ гэхээр энэ бол туйлын хангалтгүй байдаг. Тэгэхээр энэ уламжлалаа дэмжих юм бол магадгүй нөхөн сэргээлтэн зарцуулахаас бага хөрөнгө зарцуулаад асар их одоо ашиг байх, тийм ээ? Үр дүнтэй байх, үр өгөөжтэй байх ийм боломж байна. За Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 60% нь бэлчээрийн газар. За гэсэн ч одоо бэлчээрийн асуудлыг бол нөгөө зөвхөн нийтийнх биш малчтын асуудал гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бэлчээрийн асуудал гэдэг бол за бэлчээрийн доройтол гэдэг үнэндээ Монголын одоо эдийн засаг за хүнсний аюулгүй байдал байгаль орчинд бас нөлөөтэй зүйл байгаа болов уу гэж бодож байна л та. Тэгэхээр байгаль орчинд болон хүнсний аюулгүй байдал Монголын эдийн засагт ямар ийм нөлөөлөл үзүүлдэг юм бэ? За яг зөв. Тэгэхээр одоо бид нар ингээд хардаг ялангуяа хот суурин газар амьдарч байгаа хүмүүс тийм ээ мал аж ахуй эрхэлдэггүй ийм хүмүүс бол юу гэж ойлгодгоо гэхээр бэлчээр гэхээр энэ мал малчаа хоёрын асуудал гэж хардаг. Яг үнийн хэрэг дээр мал малчаа хоёрын асуудал гэдэг бол бараг төгсгөлийн асуудал. Яагаад гэж юм нөхөр өнөөдөр бид нар ингээд уур амьсгал өөрчлөгдөж байна гэж яриад байна шүү дээ. Дулаараад байна гэж яриад байна. Гэтэл тэрий чинь одоо хэдий ч нэг бэлчээр маань ургамалтай байна. Энэ агарын температур, хөрсний температур буурах боломжтой. Энэ юу харуулж байна вэ гэхээр агаар хөрсний температурыг тодорхой хэмжээнд бэлчээрийн ургамлууд бол зохицуулах чадвартайг харуулж байгаа. Хоёрдугаарт нь бэлчээрт ургамалтай бэжэж бид нар одоо нөгөө дутагдаад байгаа усыг чинь хамгаалах боломжтой. Өөрөөр хэлбэл бахан хэмжээний бороо ордог. Одоо нөгөө ус нь хөрснийхөө гадаргуу дээр урсаа явчихдаг. Ингээ үер болоод хувирчдаг гам шиг. Гэтэл тэр эргэн тойрных нь бэлчээр нь ургамалтайгаа ойтойгоо байсан бол хизээш тэгэж үер болохгүй байх боломжтой. Шингэж чинь шууд шингэн. Энэ шингээх чи юу үргэж одоо ямар хин ийм чухал үргийг үүсдэг вэ? Үнэхээр нөгөө бэлчээр дээр байгаа ургамлууд чинь мэдээж хэрэг ой чухал ач холбогдолтой. Би яагаад бэлчээр гэж илүү онцолж хэлээд байна вэ гэхээр сая хэлсэн тийм ээ. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 66.7% бэлчээр байгаа. Тэгэхээр чин ой бол 8% байгаа. Тэгэхээр гол масс чи хаана вэ? Дандаа л нөгөө бэлчээртэй чи холбогдолтой. Тэгэхээр үер болох асуудлаас юм. Одоо нэгдүгээр сэргийлэн, хоёрдугаарт нь гүний усыг тижээн. Нөгөө шингэсэн ус чинь доошоо яваад одоо буулаг, шаанд, худгийн ч усыг тижээн. Тэгэхээр эн чинь бас нэг чухал ач холбогдолтой. Гуравдугаарт нь яаж яах вэ гэхээр хэдий ч нэг ургамалтай, төдий ч нэг хөрсний үржил шим хамгаалагдана. Хөрсний үржил шим байнга баяжна. Одоо нөгөө бид нар яриад байгаа штэ. Нүүрс төрөгчийн одоо хоригдл гээл тийм ээ нүүрс төрөгчийн нүүрс хүчлийнхээ алдагдал хүлэмжийнхээ ялгарл гээл ярьж байна. Тэрий чинь ургамал өөрөө шингээж аваад тэнд одоо органик болон органик биш байдлаар ингээд хөрсөндөө хоригдлуулчих. Тэгэхээр маш их чухал нөгөө дулаарлыг чинь сааруулах тийм ээ. Одоо хүлэмжийнхээ ялгарлыг бууруулахад ямар ой чухал ач холбогдолтой бэлчээр бас нөгөө том талбай эзэлтгийн хувьд бол түүнээс илүү ач холбогдолтой байгаа. Дараагийн нэг асуудал нь яаж юм гэхээр за ингээ хөрсийг ингээ сайжруулдаг юм байж дараа нь илэгдэл эвдэрлэлээс хамгаална. Яагаад гэвэл ургамалтай байх юм бол газрын хөрсөн дээр одоо бэлчээрийн хөрсөн дээр нэг төв орчим ургамал байх юм бол шороо шург үсэхгүй дэгдэхгүй. Энэ юу харуулж яах вэ гэхээр шороо шург дэгнэ гэдэг чинь хөрс салхины илэгдэлд ороод хамгийн үржил шимтэй хэсэг нь хийсээ явж байгаа гэсэн. Тэгэхээр энийг бол хамгаалчихж байгаа. За тэгэхээр тэрний дараагаар яаж яах вэ гэхээр мал өвсөн тэжээлт амьтдын байгалийн тэжээлийнх нь их усүр нь бэлчээр байгаа. Тэгээд цаашаагаа сайн ярих юм бол бид нар хаана амьдэрдгүү гэхээр мэдээж эрг ургамалтай газараа цусдаг. Тийм ээ ургамалтай газар амьдэрдэг. Бидний амьдрах орчин. Тэгээд цаашлах юм бол ургамалтай бэлчээр маань ургамалтай байж нөгөө бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нөгөө уламжлалт өв соёл чинь бас үлдэнэ. Тэгэхээр энийг бол ганцхан мал малчин хоёрын асуудал биш. Энэ бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бүх хүний асуудал бол цаана бэлчээр байгаа. За ингээд байгалийнхаа хувьд ийм ач холбогдолтой байдаг юм чи. Тэгвэл нийгмийн хувьд ямар бэлчээр байжж бид нар мал аж ахуйгаа эрхэлнэ.
Бэлчээргүй бол одоо та нар мэдэн дээ 2023 оны намар цас ороод одоо нэг сар гаруй мал бэлчээрлэх боломжгүй болсон. Монгол орны одоо 100 аймагуудаар хичнээн олон сая мал бид нар 8-9 сая малаа алдсан. Тэр яагаад алга болж байгаа? Яагаад мал хорогдов? Бэлчээрийн тижээлгүй болоод хорогдож байгаа шүү дээ. Бид нар тэднийг тижээж чадсан уу? Чадахгүй. Боломж биднэрт хязгаарлагдмал байна. Тэгэхээр чин энэ мал аж ахуйг чинь оршин тогтнох үндэс нь байгалийн бэлчээр байгаа. Тэгэхээр байгалийн бэлчээр гэж мал байна. Мал байж бид нар тэндээс эрүүл, органик гэж одоо их сүүлийн үед их ярьж байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдийн чинь хүнсний болон одоо хөнгөн үйлдвэрүүдийн бүх бүтээгдэхүүнийг бид нар мал аж ахуйгаас авч байгаа. Тэгэхээр тэрэнгүүгээр бид нар явах уу гэхээр явах боломж бас байхгүй. Ингээд ирэхээр чинь энэ бэлчээр гэдэг бол бэлчээрийн мал аж ахуй цаашлах юм бол Монгол улсын одоо цаашдаа доктортой хөгжих тийм ээ энэ нэг том тулгуур нь бол мал аж ахуй яалтчгүй мөн. Тэгэхээр мал аж ахуйгаа байлгахын тулд бэлчээргүйгээр мал аж ахуй өөрөө оршин тогтнож чадахгүй. Ийм учраас бид нар бэлчээрээ хамгаалах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй, зөв ашиглах хэрэгтэй, доройцныг сайжруулах учиртай. Тэгэхээр COP17 хуралд бол малчт маань бас нэлээд оролцоотой оролцох хэрэгтэй байх нь тий. Ер нь бол COP17-гийн одоо ногоон бүс гэж байгаа. Энэ дээр ирж бол одоо тэн дээр 18 аймгийн 21 аймгийн одоо танилцуулга явагдана. Тэгэхээр тэн дээр бол манай малчид ирж үгээ хэлэх боломж нь бүрдэнэ. Тэрнээс гадна ногоон бүс дээр оролцож байгаа Монгол улсын иргэн болгон юу мэдж чадах вэ гэхээр за бид нарт энэ тулгараад байгаа янз бүрийн асуудлуудыг чинь Монгол улс шинжилгээ ухааныхаа хувьд тийм ээ бусад одоо компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд ямар шийдэхин тулд юу хийцэн, ямар шинэ олд байна гэдгийг бүгдийн нэг дороос харах ийм сайхан боломж бүрдэнэ. Танилцах боломж бүрдэнэ. За би жишээлбэл одоо ахиу ургацтай одоо тижэл тарьж аваад тийм ээ малаа өвлийнх нь одоо өвлийн үйлрэл тижэл хомсдолтой үед нь малаа тижээмээр нэг үл тэрний чинь манайх ийм технологи байна, ийм ургамал байна гэж заах тэр бүх юм чинь одоо тэр ногоон бүс дээр бол танилцуулагдана. Тийм учраас тэн дээр бол маш их олон үзэсгэлэнгийн танхимууд байгаа, маш их олон хилцүүлгүүд явагдана. Ногоон бүс дээр ойролцоогоор 310 хилцүүлэг явагдана. Энэ 12 хоногийн турш. Тэгэхээр энэ дээр бол Монгол улсын иргэн хэн боловч тийм ээ ямар ч үн төлбөргүйгээр ороод маш их мэдээлэл авах ийм сайхан боломж бүрдэж байгаад баяртай байна. За 13 цаг 58 минут болсон байна. 3 минутын мэдээний болон орчууд эргээд студидтэй уулзцгаая. Бидэнтэй хамтдаа ярих мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрж байна. За бэлчээрийн дураатай цөлжилт ба Монгол улсын бодлого COP17-той холбоотой зочинтой ярилцлага үргэлжилж байна. Өнөөдөр манай зочноор хөдөө аж ахуйн сургуулийн профессор доктор Ундармаа хүрэлцэн ирсэн байгаа. Нэг зүйлийг уншиж ирсэн 24 оных юм болоо да 23 оных юм нэг ярилцлаган дээр Монголын төр засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон гэдэг таны өгсөн ярилцлага байсан. Түүнээс хойш ерөнхийдөө нөхцөл байдал өөрчлөгдсөн үү? За ер нь бол одоо бэлчээрийн асуудлыг орхигдсон гэж яагаад хэлсэн бэ гэхээр Монгол улсын нутаг дэвсгэрийн ихэнхийг эзэлж байгаа бэлчээр дээр тусгайлсан бодлого бол өнөөдрийн болтол байхгүй байна. Ийм учраас орхигдсон гэж тухайн үедээ хэлсэн. За яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр гол төлөв одоо мал аж ахуй ч юм уу тийм ээ. Мал аж ахуйн бодлогын нэгэн хэсэг болгож гаргаж ирээд байдаг. Үнийн ирэг дээрээ болохоор бэлчээр гэдэг чинь би түрүүн бас хэлсэн мал аж ахуйн оршин тогтнох үндэс нь байгаа учраас энэ асуудал төр бол бид нар нэлээд одоо анхаарал хандуулах хэрэгтэй. За хууль эрх зүйн хувьд аваад үзэх юм бол газрын тухай хуулийн хитгэн заалтаар бэлчээрийн асуудлыг шийдвэрлэгддэг. Тэгэхээр энэ бол харьцангуй одоо болохгүй байна. Яг өнөөдрийн асуудалд өнөөгийн төвшөнд Монгол улсад тулгараад байгаа энэ бэлчээрийн асуудлыг бол газрын тухай хуулийн тэр цөөхөн заалт. За тэгээд одоо бусад нөгөө хөтөлбөрүүд, засгийн газрын хөтөлбөрүүд одоо бодлогын энэ баримтчгүүд тусгагдсан байдлаар бол хараахан шийдвэрлэж чадахгүй байна. Тэгээ энэ цаатлын ямар учир байна вэ гэхээр бэлчээрээ огт хайцсан үг гэвэл үгүй. Яагаад гэвэл энэ бэлчээрийг чинь зохистой ашиглах, сайжруулах, энд малчтын оролцоог нэмэгдүүлэхийн талаар маш их олон одоо олон улсын хөгжлийн банк, донор байгууллагуудын одоо санхүүжилтээр төслүүд хэрэгжээд явж байгаа. Гэтэл нөгөө бодлогон дутагдсан учраас төсөл дууслаа.
Тэгэл ажил дуусдаг. Үргэлжлэл байхгүй. Үргэлжлэл байхгүй. Яагаад үргэлжлэл байхгүй? Сум орон нутаг хүсэхгүй байгаа мó? Эсвэл малчид хүсэхгүй байгаа мó гэсэн тийм асуудал гарч ирнэ дээ. Үнэн хэрэг дээр сум орон нутаг хүсэж байгаа малчид ч хүсэж байгаа. Гэтэл газар дээр нь тэрийг аваад явах мэрэгжилтэн өнөөдөр дутмаг байна. Өөрөөр хэлбэл миний тэр бодлого дутагдаад байна гэдэг чинь мэрэгжилтэн байхгүй бол тэрийг чи авч явах хүн орон нутагт байхгүй бол энэ ажил цаашаа явахгүй. Үргэлжлэхгүй байгаагийн нэг шалтгааныг би бол ингэж хардаг. За Монгол улсад өнөөдөр 330 сум, 21 аймаг, 9 дүүрэг. За тэрнээс гадна аймаг дундын отрын захиргаа гэж байгаа. Ингээд нийтдээ бол ингээд ерөнхийд нь аваад үзэхэд бараг 370-80 хүний ажлын оронтой байгаад идэг. Албан ёсоор гэтэл тэрэн дээр нь ажиллах хүн өнөөдөр байхгүй байна. Мэргэжлийн хүн. Ажиллаж гин үгүй л ажиллаж гин. Хэн ажиллаж гин вэ гэхээр малын эмч, мал аж ахуйгаар төгссөн мал зүйч нар. За зарим газар экологч, зарим газар өөр мэргэжлийн хүмүүс ч байгаа. Гэтэл нөгөөдөг чинь яг тэрүүгээр дагнсан мэргэжлийн хүнийг үнэхээр орлож чадах юм уу гэвэл орлож чадахгүй байна. Орлож чадахгүй байгаагийн учраас тэр одоо засгийн газрын хөтөлбөрүүд үйл ажиллагааны төлөвлөгөө за тэгээд одоо тэр хууль заасан заалцвал чинь үнэхэрийн одоо ийж бүрэн хэрэгжих боломжгүй байгаа. За тэгвэл яа мэргэжилтэнг болцсон гэдэг дараагийн асуудал гарна да. За энэ хөдөө аж ахуйн их сургуульд мэргэжилтнээ бэлтгэхээ болцсон юм уу? Магадгүй тийм ээ. Гэтэл хөдөө аж ахуйн их сургууль бол мэргэжилтэн бэлтгэсээр байгаа. Манайд бэлчээр хамгаалалт нөхөн сэргээлт гэдэг бүр шинэ анги хүртэл байна. Монгол улсын эрэлтээ тэргүүлэх мэргэжилтэй гэдэг бүр ингээд засгийн газраас заагаад өгсөн. Дээрээс нь бэлчээр тижэл судлал гэ бас байна. Бүр яг энүүгээр чиглэлсэн ийм ангиуд байж байгаа. Тэгээ энэ ангид нь бакалаврт нь элсдэггүй. За сурагч байхгүй. Тий. Одоо манай хүмүүс тэр ангийг одоо бид нар бол зарлаад идэх тэрэнд бол орж суралцдаг. За хамгийн сүүлд бол малчны тухай хуулиар бэлчээр тижэл судлалын мэргэжлэр одоо 10-аас дээш жил мал одоо малаа малсан малчин байх юм бол хүүхдийн үн төлбөргүй сургана гэж ижил өнгөрсөн жил нэг цөөхөн идэ хүүхд илссэн. Нөгөө ангид нь болохоор илсэхгүй байгаа. Нөгөөх нь яах вэ гэхээр нөгөө доройтсон бэлчээрийг яаж сэргээх юм? Яаж сайжруулах юм? Яаж сэргэлтээс нь одоо доройтхоос нь сэргийлэх юм? За тэрнээс гадна яаж зохистой ашиглах юм ингээд агрономийн шинжилгээ ухаан бүхэл бүтнээр нь заая гэдэг ингээд хөтөлбөр нь байгаад идэг илсдэггүй. За тэгвэл одоо байгаа ядч мэргэжилтнүүдээ бид нар мэрэгшүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл нөгөө хүүхэд орлоо 4 жил сурлаа гарлаа 4 жилийг хүлээх биднэрт ямар ч боломж байхгүй. За ингэхээр нь бол манайд магистрийн хөтөлбөр байна. Докторийн хөтөлбөр байна. За тэрэнд нь ордог юм уу гэхээр цөөхөн хүмүүс орж ийн. Одоо тэрэнд суралцах хүмүүс сонирхолтой хүмүүс маш их байна. Тэгэхээр нь бид нар яасан бэ гэхээр за шинжилгээ ухааны магистр доктор гэхээр орон нутагт ажиллаж байгаа хүнд бол маш хүн тусдаг юм байна. Ийм учраас мэргэжлийн магистр гэж нээсэн. Тэр нь яах юм гэхээр 1.5-аас 2 жил бэлчээр ашиглах, сайжруулах тэр бүх аргуудыг хичээлээ заалгаад дадлагаа хийгээд төгсдөг. Давхар. Тий. Ажлынхаа байран дээрээс. Тийм сайхан хөтөлбөр нэгдсэн байгаа. Тэгээ энэ өнөөдрийн бидний нэвтрүүлгийг үзэж байгаа, сонсож байгаа сонсогчд маань хэрвээ одоо энэ ангид илсмээр байна, сурмаар байна гэх юм бол хөдөө аж ахуйн сургуулийн сургалтын албатай шууд холбогдоод ингээд суралцаж болно. Энэ дээр бол манайх эрэлтээ тэргүүлэх мэргэжил учраас тийм ээ. Одоо хамгийн түрүүнд хамгийн сайн дэмжигдэж байгаа, зээлд хамрагдах боломжтой 10 сард 4 сард 2 удаа эсэлт авч байгаа. Тэгээ ийм сайхан ангиуд бол байна. Тэгээ одоогийн байдлаар магадгүй мэдээлэл одоо гүйцэд хүрээгүй улмаас ингээд одоо мэрэгсэн боловсон хүчин нэгдүгээрт хүний нөөц дутагдaltaй байна. Нөгөө талаас бол ерөөсө бакалаврт илсэхгүй байгаа. Тэгэхээр энэ илсэхгүй байгаа асуудлыг бол би одоо хүүхдүүд маань дуртай дургүй гэдгээрээ биш бид нар илүү сайн мэдээлэл түгээх ёстой юм байна гэж харж байгаа нэг талаас. Нөгөө талаас энэ дээр бол сум орон нутаг болгонд нэг оронтой байгаа. Тэгэхээр орон нутгийн удирдлага маань идэвхтэй ажиллах хэрэгтэй. Өөрсдийнхөө нутгийн хүнээр одоо сайхан бэлтгэж аваад тэр хүүхдийг дэмжиж, сургаад тийм ээ 4 жилийн дараагаар өөрсдөр нь дадлагын хийлгээд ингээд авах юм бол нутаг орноо мэддэг бэлэн мэргэжилтэн бас давхар гараад ирэх боломжтой. За үүнээс гадна бид нар ямар өөр арга хэмжээ авч яах вэ гэхээр дээд сургууль өөр мэргэжлэр төгссөн ийм одоо залуучуудаа зориулаад 2.5 жилийн хөтөлбөр бас байна. 2.5 жил сураад л одоо тэр мэргэжлэр төгснө.
За хөдөө аж ахуйн мэрэгчлэр төгссөн бол бүр цөөхөн цагийн хичээл үзээд бас шинээр тэр мэрэгчлээ эзэмших ийм боломжууд бол нээлттэй байгаа. Бүхэл боломжуудыг ер нь бол олгож байгаа юм байна тийм. Ер нь аль болох бүхэл боломжуудыг бол олгож байгаа. Тэгээд тэрнээс гадна бид нар яаж ийм вэхээр одоо мэрэгжлийн бус орон нутгийн удирдлагууд малчтад зориулсан шинэ ийм хөтөлбөр гаргасан. Энэ бол одоо Дундад Азийн орнуудтай хамтарсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бас тийм хөтөлбөр гаргасан байж байгаа. Тэр нь бол яаж ийм вэхээр мэрэгжлийн биш хүмүүст бэлчээрийг зохистой хэрхэн яаж ашиглах уу? Яаж сайжруулах уу гэдэг ийм одоо кредитгүй мэрэгжлийн бус хүмүүс зориулсан хөтөлбөр хүртэл байна. Энэ нөгөө нэг юм бэлчээрийн төлөв байдлыг нэг одоо юу гэдгийг үнэл тогтмол нэг үнэлдэг ч юм ингээд нэг мониторинг хийдэг хүн бас хэрэгтэй л байна л гэсэн үг л дээ тийм ээ. Хэрвээ тэр юуг нь тогтооно гэж бодох юм бол тий, ер нь бол Монгол улсын хэмжээндээр бэлчээрийн төлөв байдлыг бол тогтоодгүй гэвэл тогтоодог. За хамгийн анхны энэ судалгаа бол 1970-аас 80-аад онд одоо манайд газар зохион байгуулалтын институт гэж байсан. Тэднийхээр бол Монгол улсын бүх сумдын бэлчээрийн судалгаа ганцхан бэлчээр биш ээ, хөдөө аж ахуйн хөтөлбөр газрын судалгаа хийгдээд зураг тайлан гарцсан байгаа. За энийг бол анхных нь гэж үзэж болно. За тэрний дараагаар бол 2000-ад оны үед газрын тухай хуулийн одоо хэрэгжилтийг хангах энэ ажлын хүрээнд бол Монгол улсын бэлчээрийн төлөв байдал чанарын улсын хянан баталгааг 2 удаа хийсэн. Хамгийн сүүлийн судалгаа бол эхнийх нь 2000-аас 2005, дараагийнх нь 2006-аас 2011 онуудад хийгдээд дууссан. За тэгээд энэ тайлангууд бол гарсан. Энэ тайлангийн мэдээлэл бол энэ ямар ч байлаа гэсэн сумд нь очиж хийсэн ийм ажил. Тэрнээс хойш яасан бэ гэхээр энэ үнэлгээний асуудал бол зогссон. Яагаад үнэлгээ зогссон бэ гэхээр асар их хэмжээний хөрөнгө санхүү зарцуулагдаад байна. Тэгэхээр тийм боломжгүй байна гэд энэ асуудал бол зогссон ба. Үнэлгээ нь бол харин тэрний дараагаар юу ихсэн бэ гэхээр хяналт өөрөөр хэлбэл цэнэл гэж ярьдаг мониторинг хийгдэж байгаа. Мониторинг бол одоо Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд Монгол улсын бэлчээрийн одоо энэ цэнэлийн судалгааг эхлүүлсэн. Тэгээ энэ ажил бол одоо хүртэл явагдаж байна. Тэгээ энэ ажлын үр дүнд юу гарч ирсэн бэ гэхээр ер нь 1500 гаруй цэгүүд байдаг Монгол улсын хэмжээнд. Энэ ойролцоогоор нэг багт нэг цэг гэсэн үг. Нэг багийн нутагт зэрэг. Тэгээ тэр одоо цэгийнхаа судалгааг уран бэлчээрийн судалгааг хийгээд тэгээд тэрүүгээрээ даацын мэдээг гаргаад Монгол улсын хэмжээний даацын мэдээг бол энэ дээр үндэслэж гаргаж байгаа. Тэгээ эндээс юу харагддаг юм бэ гэхээр жишээ нь 2025 онд энэ бэлчээр юм байсан, 2026 онд ийм болжээ гэдэг юм гарна. Тэгэхээр энэ бол маш их чухал. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд энэ бол үнэлгээг орлохгүй. Өнгөрсөн жилдээ нэм урдлынхын жилдээ харьцуулна л гэсэн үг. За үүний зэрэгцээгээр газар зохион байгуулалт геодез зураг зүүн газрын одоо ерөнхий газраас бол фото мониторингийн судалгаа гэж бас хийж байгаа. Энэ бол нэг 5000 гаруй цэг дээр хийгдэж байгаа. Энэ бас л бэлчээр өнгөрсөн жил ямар байсан, одоо ямар болж ийн гэдгийг ингээ хянаад цэнэд бол яваад байгаа. Бид нарт бол яг өнөөдөр юу хэрэгтэй байгаа юм бэ гэхээр яг одоо жишээлбэл сумд амьдарч байгаа хүн яг миний өнөөдөр малаа бэлчээд байгаа энэ бэлчээр маань яг ямар байгаа юм. Энэ сэргэх юм уу? Жишээлбэл би нүгэ явуучвал сэргэх юм уу? Тийм ээ? Одоо сэлгэх гэдэг талаар. Одоо сэлгээд нүүчвэл сэргэх юм уугүй юу? Эсвэл одоо сэлгээд нүгэж сэрхгүй юм уу? Би ер нь цаашаа яах ёстой юм? Энэ бэлчээрээ яаж архитай хямгатай ашиглах ёстой юм гэдгийгээ мэдмээр байгаа гэж би хувьдаа бодож байна. Би бол бодно жишээ нь. Би нэг тодорхой хэмжээний бэлчээртэй байвал яг тэрийг бол яах ёстой гэхээр аль бие ёсоор улсын хэмжээнд дахин үнэлгээ хийх шаардлагатай. Энэ үнэлгээг орлуулах олон аргыг бол сүгжилж байгаа. Одоо зайнаас тандангаар шууд үнэлэх боломж байна уу гэдэг юм уу, тийм ээ? Одоо нисгчгүй нисэх төхөөрөмж гэж хэлдэг. Дорооны цэцлэмжтэйгээр үнэлэх боломж байна уу гэд судалгаанууд бол явсаар байна. Гэхдээ энэ дээр нөгөө миний бодлого дутсан гэдэг чинь энэний үнэлгээг тасралтгүй хийх шаардлагатай Монгол улс бол. Үнэлгээгээ хийжээж бид нар ямар бэлчээртэй яг байгаа юм, тийм ээ? Хаана хөрөнгө оруулалт хийх юм? Хаана одоо баг одоо зөвхөн сэлгэж нүгээ сэргээч хий. Тийм ээ. Хаана бол үнэхээр их хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэг энэ бүх юмнуудаа гаргаж ирээд тэрнийхээ үндсэн дээр эренблээд хөрөнгө оруулалтынхаа асуудлыг шийдээд явах юм боломж бол байгаа. За Монгол улсад нөгөө бэлчээрийн даас хэтэрсэн тухай бол жил бүр яригддаг шүү дээ. Тэгэхээр Монгол даяар мал хэтэрсэн. За эсвэл одоо зарим бүс нутагт мал хүн ам хэд төвлөрсөн гэсэн юм хоёр ойлголтыг хэрхэн ялгаж одоо ойлгох хэрэгтэй вэ? За тэгэхээр
энэ бэлчээрийн дац хитрнэ, бэлчээрийн дац гэж яриад байгаа. Тийм. Бид нар заримдаа андуураад бэлчээрд энэ дац сайжирсан энэ төр гэд яриад байдаг. Ер нь бол бэлчээрийн дац гэж юу юм бэ гэхээр тодорхой хэмжээний бэлчээр дээр тодорхой хугацаанд бэлчээрийн ургамлын өсөлт хөгжилт нөхөн сэргэлтэнд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр мал нь ам дүүрэн өвс идэх тэр хэмжээг бэлчээрийн дац гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл мал нь ч сайн, бэлчээр нь сайн байх. Энийг бол дац гэдэг. За энэ даацыг бол ургацсан дээр нь тулгуурлаж гаргацдаг. Монгол Улсын хэмжээнд дээр бол 8 дугаар сарын дунд үед Монгол Улсын хэмжээнд дээр бэлчээрийн дац тодорхойлох судалгаа хийгдэг. Одоо яг эд хийгдээд явж байгаа. За тэгэхээр дац хитрнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр за манай энэ бэлчээр дээр 6 сараас 9 сар хүртэл шинэ 50000 хонилгож шилжүүлснээр 50000 толгой мал байж болно гэж гараад ирчихэж. За энэ бол одоо 50000 байвал яг болж байна гэсэн үг. Гэтэл нөгөө дээр чинь 100000 мал бэлччихдэг. Тэгэхээр 100000 мал бэлчнэ гэдэг чинь бэлчээрийн дац нь 2 дахин хитэрсэн гэсэн үг. Бэлчээрийн дац нь 2 дахин хитэрчээд байхад мал нь тархан байхад идэг. Яагаад гэвэл нөгөө тэндээс хуучин бол одоо 50 орчим хувийн нийтэд үлдсэн хэсэг нь үлдээд нөгөөх нь эргээд нөхөн сэрэх юм боломж үлдэж байгаа. Гэтэл нөгөөх чинь тэхгүй. Ерөөсөө л ингээд мал чинь дахин нөгөө мал чинь бэлчээрийнхаа ургамлыг идээд байдаг. Тэгээ юу бүр өстө угаар нь хүртэл нийтнэ. За тэгээ манай эрдэмтдийн судалгаагаар юу гэж гарсан бэ гэхээр бидний нөгөө ад үзээд байдаг шивэ гэдэг ургамал шивэ гэж ярьдаг. Ер нь бол Кирловын хялгана гэдэг энэ ургамал шивэт хялгана. Тэгэхээр энэ ургамлыг 1 жилийн 1 зуны ургалтын хугацаанд нь 7-оос дээш удаа идвэл мөхнө гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө дахин нэг дор байгаад олон мал идээд гიშгээд ахаар яадаг юм бэ гэхээр нөгөө ургамал чинь нөгөө өсөж хөгжиж хэвийн нөхөн сэрэх чадвараа алдчихж байгаа юм. Тэгээд нөгөө бэлчээр чинь доройдолд орчиж байгаа. Тэгэхээр бэлчээрийн дац хитрнэ гэдэг бол ихэнх үедээ бол бэлчээртэй айхтар халгаатай. Дараа үедээ малдаа халгаатай. Малдаа яаж халгаатай авах гэхээр мал нэгдүгээрт одоо тижээлэг гүцэд бүрэн гүрцэд авч чадхаа болно. Дандаа дундуур идчихтэй байна гэсэн. Дундуур идчихтэй байгаад байвал мэдээж стресс үүсэж байгаа малд. Цаашаа ярих юм бол мал махан тарга авч чадхаа болно. Өөхөн тарган давмгайлна. За малын одоо бие давжаар нь амьдын жин буурна. За тэгээд цаашаа ярих юм бол ноос, ноолуур, сүүний гарцсан буурна. За ингээд эхлэхээр чи яадгийн гэхээр мал нь муудаад за тэгээд янз бүрийн өвчин тэсвэргүй болно. За өөрөөр хэлбэл тийм ер нь одоо дундуур идчихтэй нэг үргэлжийн үлсгэлэн яваад байгаа юм чи ойлгомжтой болно тийм ээ. За тэгээд бэлчээрт олон зүйлийн ургамал ургаж ээж тэр олон зүйлийн ургамлыг идчихэж байгаа мал чинь өөртөө эрэхтэй бүх төрлийн эрдэс болон бусад бодисыг авч яадаг. Гэтэл нөгөөх нь идэгцээр хамгийн сайн идэгдэг ургамлууд нь идэгцээр байгаа байхгүй болоод мал муу иддэг юм уу идэгдэггүй ургамлууд нь үлдээд ирэхээр яадаг юм бэ гэхээр мал нөгөө бэлчээрээ авах хэвээр бодисын хомсдолд орж эхэлнэ. За энэс болоод яадаг вэ гэхээр янз бүрийн орогнол өвчнгүүд үүснэ. Тухайн газар одоо байгаа. Тийм өвчнгүүд малын өвчин. Тэр бол халдварт биш. Орогнол өвчин гэж ярьдаг. Тухайн газараа л үүсдэг. Эндемик өвчнүүд үүснэ. За тэгээ малын тэсвэр чанар буурна. Мал одоо хээл ахаа болно. Хээл хаяна. За төлөлсөн төлөл нь бол одоо тунямуутай төлнө тийм ээ. Жилбгүй төлнө гэд ингээд одоо нөгөөд чинь малынхаа асуудлаас цаашаа юу руу явж ирэх үү гэхээр нөгөө бид нарын нөгөө малчны чинь одоо орлоготой нь яригдаад эхэлж байгаа байхгүй. Тэг ийм маш их сөрөг нөлөөтэй учраас бид нар бэлчээрийнхаа даацсан таарсан малтай байгаа ч гэдэг. За тэгвэл төвлөрөл энэ хоёр нэг юм уу хоёр юм уу тий. Тэгэхээр үнэхээр Монгол улсын хэмжээнд дээр одоо жигдхэн даацсан нэвтрээд байгаа юм бол байхгүй. Мал хүний төвлөрөл хаана вэ? Тэнд хамгийн их даац хэтэрж байгаа. За энийг бол бид нар 2004 онд Архангай аймгийн хэмжээнд дээр судалгаа хийж үзсэн. Тэгэхэд малын төвлөрөл хаана байна вэ гэд ингээд үзсэн чинь нөгөө 1990 оноос хойш 14 жилийн дараа гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээд үзсэн чинь яасан бэ гэхээр ерөөсөө төв зам дагуу усныхаа их усүрийн дагуу ерөөсөө ингээд юу төвлөрөл үүссэн байгаа байхгүй юу. Тэгээ тэр газруудаа бэлчээрийн дороод л бий болчихсон. Жаахан нөгөө замаасаа уснасаа ингээд далслагдаа явахаараа бэлчээр нь хэвэндээ байна. Тэгэхээр эн чинь яаж яах вэ гэхээр хаана хүний төвлөрөл их вэ? Тэнд бэлчээрийн даац хэтрэх магадлал нь өндөр байна. Яг гэвэл тэнд олон хүн мал бөөгнөрж байна гэсэн. Тэгээ Монгол улсын хэмжээнд дээр ер нь аваад үзэхээр яадаг юм бэ гэхээр хангаан бүс нутаг. Одоо энэ Монгол улсын хойдлын хэсэг хамгийн таатай орчин.
ургамлжлалын бэлчээрийн хувьд аваад үзэх юм бол уулын ойд хэрийн бүслүүр энд бол Монгол Улсын хүн амын чинь 85% байгаа. 85% яг ихэнх нь Улаанбаатар байгаа л да. За тэгээд энд чинь бас малын чинь тагасаас илүү хувь нь энд байгаа. Тэгэхээр энэ одоо хамгийн сайхан бэлчээртэй ар хангай, өвөр хангай, хөвсгөл, буулган, завхны зүүн талын хэсэг. Нөгөө хангай гэж ярьдаг гэсэн үг тий. Ландшафтын бүслүүр бүсээр. Тэгэхээр 90 газрын чинь бэлчээр одоо хамгийн хэцүү байдалд орж байна. Дороотолд өртөж байна. Өнөөдөр одоо тэнд яаж яах вэ гэхээр цуслангийнх нь бэлчээр дээр одоо худалч хүнд бол 3-5 см ургамал байна. Цөөхөн идэх зүйлийн ургамал байна. Энэ бол маш их эрсдэлтэй. Энийг одоо бид нар одоохон засахгүй бол энэ аюулыг дагуулна. Эсвэргээрээ говь руу тэгвэл хүн ам сэрэг. Одоо тал хэрийн бүстэй хүн ам сэрэг. Малын төвлөрлж харьцангуй баг. Тэгвэл тэндээ дороотол байхгүй юу гэвэл үгүй байгаа. Хаана байна гэж одоо сумын суурин газруудын иргэн тойрон байна. Нэгдүгээрт нь тэр нь бол нөгөө дид бүтцтэй бараацсан төвлөрлүүд байгаа учраас нөгөө талд нь усныхаа их үсрийг дагсан төвлөрлүүд. Тэнд дац итэрч байна. Тэр газруу ч бас дороотод байна. Тэгэхээр ерөөсөө л бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр хаана мал хамгийн их төвлөрсөн байна. Тэнд бол дац итэрч байна. Мэдээж хэрэг тэнд бэлчээр дороотож байна. Тэгэхээр энэ төвлөрлийг яаж сайжруулах вэ гэдэг зүйлийг одоо нилээ ер нь сүүлийн 20 жил хүмүүс бол судлаа л байгаа. Гэхдээ эцсийн одоо шийдэл нь бол хараахан гараагүй. Бараг нөгөө хууч нөгөө сэтсэн хан юу засагт хан гэдэг чинь нөгөө ийм уртаашаа ийм бүтцтэй байвал бараг зүү юм шүү. Гинт бодсон чинь. Тэгэхээр тэр бас тэрийг одоо би одоо тэр нь зөв энэ буруу гэж хэлэхээсээ илүүтэйгээр тэр үед чинь бас нөгөө одоо ер нь бол нөгөө арвтын системтэй байсан шүү тийм ээ. Хушуу мушуу гэдэг бол сүүлд одоо манжийн үед бий болгосон зүйл. Ер нь бол манайх чинь одоо мянгад 100-д арвт гэж байсан. Тэгээд өөрөөсөө мянгатын газрууд гэж байсан. Мянгатын нутагчууд гэж байсан байна. Түүхийн их сурвалжаас. Тэгэхээр тэр хүмүүс чинь бэлчээрийг маш их сайн зохицуулж байсан. Гэтэл одоо нөгөөдөг чинь ингээд баг хаадын үед буюу бутарлын үед болохоор харьцангуй нөгөө журам чинь багаар алдагцаар хагаад манжийн үед хүрсэн. Тэгээ манжийн үед юу болгосон бэ гэхээр Монгол Улсын хүчрхэг байдаг нь энэ засаг захиргааныхаа системтэй холбоотой юм байна. Нөгөө тэр системүүдийг байхгүй болохгүй л үрд хүчтэй хിവэрэ байх юм байна гэд ингээд хушуу гэдэг ямиг бий болгоод хушуу гэдэг ямиг үүсгээд ингээд явчихсан. Тэгэхээр учиргууд одоо шууд тэрнтэй холбохнууд би бас төдийлөн зөв биш байх гэж бодож байна. Яг одоогийнхаа юм дээр аваад үзэх юм бол бид нар малчтыг нөгөө аслагдсан бэлчээртэй өөрсдийнхөө нутагт өөрийнхөө мэддэг уламжлалт аргыг орчин үеийн шинжилгээ ухааны аргатай хослуулад бэлчээрээ арга гамтай ашиглахад нь бид нар дэм үзүүлэх хэрэгтэй. Яаж дэм үзүүлэх хэрэгтэй? Яагаад тэр хүмүүс төв суурин газар руу дөхөөд байгаа юм гэдэг шалтгааныг илрүүлэх хэрэгтэй байна. Эний цаана чинь том нийгмийн асуудал байгаа. Юу вэ нөхөр? Би өнөөдөр банкны үйлчилгээ харьцангуй цахимжсан учраас гайгүй. Гэхдээ жишээлбэл би одоо нийгмийн үйлчилгээ авмаар байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авмаар байна. Хүүхдүүдэд сургууль сургачмаар байна гэд ингээд аваад үзэхээр нөгөөдөг чинь хаана байна? Сумын төвд байна. Аймгийн төвд байна. За тэгээд цаашаа ярих юм бол чанарын асуудал яриад ирнэ. Тэгэхээр чи энэ болгоны чинь хүн чинь ингээд өөрөө ирэхгүй дагж шít. Тэгэхээр тэр үйлчилгээг хүртээмжтэй, тэгш хүртээмжтэй болохын тулд улс маань ажиллаа. Ер нь бол илүү энэ сайн болох юм бол илүү сайн болно. Тэгээ одоо жишээлбэл сумд амьдарч байгаа хүн, баг дээр амьдарч байгаа хүн хоёрын чинь одоо бодит орлого нь бол ялгаатай. Яагаад гэж юм вэхээр сум дээр бол явган гүйж гараал дэлгүүрээсээ юм авчна. Баг дээр амьдарч байгаа өдөр нутагт байгаа хүн чинь тодорхой хэмжээний бензин тос зарцуулж ээж очиж аавна. Эсвэл арай үнэтэй хүргэгдэж ирж байгаа бараа авахулна. Инхээр ч нөгөө бодит орлогын зөрүү гарч ирэх үнэтэй болоод идэг байхгүй. Алдагдах тусам үнэтэй болоод. Тэгэхээр аль болохоор хүн чинь адилхан орлоготой байж тийм ээ баг зарцуулахыг хичээнэ дээ. Инээс чинь болоод бас л дөх нэг шалтгаан байж болох юм гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр ийм шалтгаануудыг бид нар сайн илрүүлээд энэ бүх шалтгаануудыг тийм ээ даван туулах арга авах нь одоо арга хэмжээ аваад хэрэгжүүлэх нь бол манай сум орон нутгийн удирдлага цаашаа явах юм бол ер нь бол улсын бодлогоор шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр энэ бэлчээрийн асуудлыг яг өнөөдөр шийдэхгүй бол 10 жил ч юм уу те 20 жилийн дараа Монголын аж ахуй
Монголын одоо мал аж ахуй ямар дүр зурагтай байх болоо? За тэгэхээр энэ бол ёстой хүнд асуудал. Яагаад би хүнд асуудал гэж хэлж байна вэ гэхээр болдогсон бол 26 27 онд шийдчихмээр байна. Бүгдийг. Яагаад би яарад байна вэ гэхээр Монгол улсад уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчимтэй явагдаж байна. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон. Дэлхийн хэмжээндээр одоо дулаар л яаж өгч яах вэ гэхээр одоо 144 градусаар нэмэгдсэн байхад Монгол улс өнөөдөр 246 градусаар нэмэгдсэн. Бараг 1 градусаар илүү нэмэгдсэн яваад байгаа хурдтай. Тэгээд одоо нөгөө уур амьсгалын одоо конвенц чинь өөрчлөлтийн тухай конвенц яаж яах вэ гэхээр энэ агаар дулаарлыг 1.5 дээр нь барихын төлөө явцгаая гэдэг байгаа. Гэтэл манайх аль хэзээ 2 гарцсан явж байгаа. Худалч нь бараг 2 дахь илүү. Тийм ер нь одоо тийм бараг л тийм болж таараад байгаа. Тэгээд ийм дулаар л эрчимтэй явагдаж байгаа. Гэхдээ одоо хүн боддог байхгүй 1 градус илүү гаргал гэжтэй тий гэж бодно. А яг үнийн ирэг дээр эний чинь ингээд 365 хоногийн бүх температурыг нэмээд ингээ хуваагаад гарахаар тэр 246 чинь маш том тоо. Энэ юугаар илэрдэг юм бэ гэхээр жишээлбэл зуны улиралд одоо 30-аас дээш градустай өдрийн тоо олширна. Хэд халуун өдрийн тоо олширна гэсэн үг. Тэгээд намар болохоор яадаг юм бэ гэхээр намар орой болтол хөрс одоо хөлдөхгүй байна гэсэн үг. Хөлдөхгүй байхаараа үлдсэн нөгөө жаахан боос чигээ бүгдийг алдчихна гэсэн үг. Уршуулад. Хөрс нь үлдэхгүй юм чинь. Хавар яагачгүй эрт гиснэ гэсэн үг. Хавар яагачгүй эрт гисгээр яадаг юм бэ гэхээр манайх чинь одоо 3 сар, 4 сар, 5 сард ч ингээ ургамал цухагаагүй. Энэ үед хөрс нь ингээ гисгэнг байхаар нөгөө үлдсэн жаахан ургамал ургахт хэрэгтэй чих чинь энэ хугацаанд хийсэ явна гэсэн. Тэгээ энэ үед чинь бэлчээрийн ургамал ургаагүй байгаа учраас хагд ихтэй байна. Хагд бараг байхгүй болчдөг мал эцээр бат. Нөгөөдгөө чи одоо яах вэ? Шорон шурах нэгэнтээ хөлдөө биш гиссэн. Чиг байхгүй хөрс яах вэ? Хуурай байна да. Тэр хөрс чинь хийсэн. Цалхины айсаар. Тэгээд шорон шурах үсрэг. За баярлалаа. Бидний урилгаар Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор доктор Ундрмаа Зочноор ирж ярилцлаа. Танд ажлын амжилт хүсье. Бидэнтэй хамт ирсэн сонсогч та бүхэндээ баярлалаа. Өдрийн шууд нэвтрүүлэг энд гээд өндөрлөж байна. Маргааш 13 цагт иргүү болцгоо.